Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд SPSS программын тухай товчхон удирдгал мэдээллийг хүргэх гэж байна. За ингээд та бүхэн анхаарлаа хандуулна. За өнөөдөр та бүхэнд би болохоор SPSS программын үндсэн талбар болох data editor талбарын CIS болон data view, variable view гэсэн хоёр талбарыг товч танилцуулъя. За SPS програм нь бол нэлээд олон CIS-тэй. За үүнээс бол data CIS, transform CIS, analyze CIS, graphs CIS. За ингээд үндсэндээ энэ дөрвөн CIS ихэнхдээ ашиглагддаг. За бусад CIS-нүүд бол маш ховор тохиолдолд ашиглагддаг. За үүний дараа та бүхэнд би data edit буюу өгдөл боловсруулах цонхны data view, variable view гэсэн хоёр талбарыг товчхон бас танилцуулъя. Data view CIS болохоор Excel-ийн хүснэгттэй адилхан харагддаг. За энд баганд бол хувьсгчуд байрлана. За ингээд бидэнд 10 ширхэг хувьсгч байлаа гэж бодох юм бол бид нэр 10 багантай гэж ойлгох юм байна. За мөр бол нэг мөр нэг тохиолдлыг илэрхийлнэ. Өөрөөр кейс гэж ярьж болно те. Нэг кейс нэг мөртэй тэнцэн. За бид нар 500-ээс сулраа авсан гэж үзэх юм бол доошоо 500 мөртэй болно гэсэн байна. За мэдээж нүдэнд бол тухайн тохиолдлын тухайн хувьсгчид харгалзах утгууд байрлана гэсэн. За variable view гэх талбар болохоор хувьсгчийн шинж чанарыг тодорхойлдог талбар байгаа. За хувьсгчид болохоор 11 шинж чанар байна. Эхнийх нь бол name, нэр, хувьсгчийн нэр, type, хувьсгчийн төрөл, weight. За нүдэнд харагдах тэмдэгтийн өөрөнийг хэлж байгаа. Дигимас хэрвээ бодит тоо байгаа бол таслаас хойш хэдэн орон байх вэ гэж хэлээ. За label гэдэг дээр бол хувьсгчийн тайлбарыг бичиж өгдөг. Values гэх шинж чанар дээр бид нар хувьсгчийн кодлыг хийж өгнө. За missing гэдэг дээр бид нар алдаатай эсвэл орхигдсон утгаагаа бол тэмдэглэж өгдөг. Columns гэдэг нь болохоор багнуудын тоо болж байгаа. За line гэдэг дээр болохоор нүдэнд тухайн утга аль талд байрлах вэ? Баруун, зүүн, төвд тийм. За measure гэдэг нь тухайн хувьсгчийн хэмжээс нь ямар хэмжээстэй байх вэ? За roll гэдэг дээр бид нар хувьсгчийн үүргийг тодорхойлж өгдөг. Ингээд 11 шинж чанартай байна. За доошоо мөрөнд бол мэдээж хувьсгчуд байгаа гэсэн. За дөрөвдүгээр бол 10 хувьсгчтай гэвэл мэдээд доошоо 10 мөр байгаа гэж ойлгох юм байна. За ингээд товчхон мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа тулсанд баярлалаа.